Зарим үзэгч та бүхэнд оройн төргийн спорт макс эхэлж байна анхаарлаа хандуулна. Тэгэхээр манай студид яг одоо энэ сарын 1-ээс 7-ны өдрүүдэд бүгд найрамдах Солонгос улсад явагдсан Монголын радио спортын холбооны тамирчид бол амжилттай оролцоод мөн багийн дөнгөөр бол 8 медаль хүртээд ирсэн байгаа. Ингээд энэхүү зочд маань ирээд байна. Юуны өмнө одоо энэхүү тэмцээнд амжилттай оролцож ирсэн та бүхэнд баяр хүргэе. Тэгэхээр одоо яг ямар төрлүүдэд оролцож энэхүү медалуудыг мөн багийн амжилтыг үзүүлсэн бэ? Одоо жишээлбэл Монголын баг тамирч яг ямар төрлүүдэд оролцсон те? Энэ талаараа бас ирвэл. Энэ радио Тэгэхээр энэ жилийн тэмцээнд одоо бас маш олон улс оролцсон байгаа. Солонгос, Хятад, Япон зэрэг тий. Тэгэхээр эдгээрээс ирээ хамгийн хүчтэй өрсөлдөгч ирээ хаанахын баг тамирчтай байсан бэ? Тамирчдын хувьд бас онцлог ярил. Япон бас Хятад сайн оролцсон. Хятад маш олон оролцсон болохоор ер нь бол амжилттай байсан гэж хэлээ. Тэгээд юм бол гайгүй оролцсон даа. Цөөх хүлээсэн бид нар бас медаль авчраа. Тэгэхээр тэмцээний хувьд ер нь тамирчны хувьд яг юун дээр анхаа гадны томоохон тэмцээс харилцсан туршлага солилцох мөн маш их сурах зүйл байдаг. Таны хувьд одоо яг юун дээр анхаарахаар бас юуг одоо илүү авууштай тал байсан бэ? Таслаад ярив. Миний хувьд гэх юм бол бас авууштай тал бас байсан. Бас урд уртхасаа яг энэ тэмцээн бол миний Азийн аваргын анхны тэмцээн байсан. Тэгээ бас авууштай тал байсан. Нөгөө энд нөгөө бэлтгэлээ аягүй бид нэр бас боломжийн бас базаасан. Тэрүүгээр бол бид нэрээс арай илт даваа бас сонсгодын хөдөлгөөр илүү сонсч чадсан. Тэгээ бас нэг жоохон анхааруулжтай зүйл юм бол газрын зураг дээр ч юм уу одоо тэр бас сайжлах хэрэгтэй юм байна гэж бодож байна. Тэгэхээр тасгалжуулагчийн зүгээс өөрийн орны нөхцөл ер нь Монгол орны нөхцөл бэлтгэл сургалт дээр яаж хийдэм бэ? Нөхцөл боломж ер нь хэр байдаг вэ? За бэлтгэл сургалтын хувьд бол манай хүүхдүүд энэ спорт маань болохоор ингээд нууцлагдсан энэ 5 станцыг олоод те 5-8 км тэрнээс дээш дэлхийн аврагт бол 12 км гүгээд гарнаас гараад барианд ордог юм спортын төрөл байгаа. Тэгэхээр бол бид нарт биеийн хүчний бэлтгэл маш их шаардлагатай. Тэрний хажуугаар техник, тактикийн бэлтгэл, газрын зураг дээр ажиллах тийм ийм янз янзын бэлтгэл бол давхар хоцолсон бэлтгэлийг хийх ёстой байдаг. Тэгэхээр бид нар бол гүйлтийн бэлтгэлийг, биеийн хүчний бэлтгэлийг маш сайн хийдэг. Газрын зургийн бэлтгэл тийм техник, тактикийн бэлтгэл бол маш сайн. Газрын зургийн бэлтгэл бол ер нь жоохон яг таарах хүн тийшээ болсон. Гэхдээ яг манай тавьж сайн оролцсон. Чинээдэг бас мөн 2 мөнгө нэг хүрэл медаль авсан байна. Эдгээр медалууд цаашлаад хүрэл медалийн хувьд бол мөнгөн медаль, алтан медаль, мөнгөн медалийн хувьд алтан медаль хэр ойрхон байсан бэ? Авах боломж ирв. Авах боломж зөндөө байсан. Энэ жоохон алтан дээр л тэгээд юм бол алтан биднээсээ ууч чадсан. Тэгэл сүүлд 8 хавсаал ирэл. Гэтэ нэг хавсахгүй нөө засан медаль авсан. Угаасаа өөрийнхөө хүч чадлаараа тэгэл зүтгэж хийж авсан юм чинь. Өөрөшөд хэдэн наснаас эхлээд одоо энэхүү спорт хэдэн жил хичээлж байна яг одоо энэ спортыг сонгоо? Би одоо яг энэ радио спортынхаа төрлөх юм бол би яг одоо 13-4 жил хичээлж байна. Энэ спортоор бол одоо 2 жил энэ төрлөөр яг энэ төрөл дээр бол 2 дахь жилдээ хичээллээ. Тэгэхээр энэхүү спорт нь манай хөгжил спорт нэлээд олон жилийн хугацаа өнгөрсөн. Энэ жил бол 55 жилээ тохиолж байгаа гэж байна л да. Тэгэхээр бол энэхүү спортын хөгжлийг хүн бүр тэр сайн мэддэггүй. Хөгжлийн хувьд бол хэр багш нь одоо мэдээж Азийн аварга бол Азийн төвшөнд хамгийн том тэмцээн байдаг. Эндээс бол бас амжилт өндөр оролцлоо шүү дээ. Өөрөөс чи хувьд. За манай радио спорт маань бол тэртээ 58 онд анх хөгжсөн байгаа. Тэр Оросын албаны дээр үе зөвлөлт холбоот улсын нөлөөгөөр манай орнд орж ирсэн байдаг. Тэгээд энэ спортын төрөл маань одоо радио богинолгоон, радио өндөр хурдны телеграф гэдэг болсон. Одоо дээр үед бол радио чимээ гэдэг одоо морц шүү дээ. Нэг нь одоо манай энэ бол радио пеленгац гэдэг байсан. Энэ бол Оросын югаар. Одоо болохоор яг хэллэг нь болохоор ARDF гэдэг олон улсын хэллэг нь. Энэ болохоор манайхаар орчуулахаар радио долгионы чиглэл олох буюу одоо үнэг агналт Fox Hunting гэдэг олон улстай нэрлэгддэг энэ спортын төрлүүд байгаа. Энэ спорт маань болохоор ер нь болвол техник хэрэгсэлтэй ханддаг техник спортын төрөл байгаа. Тэгээд манай спортын одоо Монголын радио спортын холбоо маань үүсч хөгжиж 55 жилээ болж байгаа. Тэрнээс гадна бас техник спортын төвгээд одоо манай тамирчдыг бэлтгэж байгаа энэ миний ажилтдаг энэ техник спортын төв маань бас манай энэ бид хэдийн Азийн аваргын тэмцээнд явж амжилт гаргахад бол бас их үр нөлөө өгсөн гэж бодож байгаа. Тэгэхээр одоо энэ дэр ашиглаж байгаа технологи гэдэг юм одоо ямар нэгэн байг одоо илрүүлнэ гэж байна шүү дээ. Тэгэхээр тэр хэрэгжилж байгаа техник тоног төхөөрөмж юм манай Монголын тамирчид дэлхийн түвшинд тэр ойрхон байсан бай.
За ер нь бол дэлхийн төвшингийн тэмцээнд бол голөгддөг юм а. Гэхдээ бол бас гайгүй. Ер нь бол боломжтой. Бид хэд бас болгоод яваад байгаа. Ер нь бол техник хэрэгслийн хувьд бол Европ зүгийнхээ их өндөр түвшинд хөгжсөн байдаг. Бид нар бол одоогоор бол өөр төвшийнхаа техник хэрэгслийг хэрэгэлдэг. Гэхдээ боломжтой. Таны хувьд одоо алтан медаль авсан бас үнэхээр том амжилтыг үзүүлсэн. Дээрээс нь одоо яг өрсөлдөж байгаа хугацаанд хаанхын тамирчин илүү хамгийн хүчтэй өрсөлдөгчтэй вэ? Яг хамгийн ойр өрсөлдөж ирсэнс гэвэл Америкийн тамирчин байсан. Японы тамирчин бас илүү хүчтэй өрсөлдөгч юм байсан. Ойрын тэмцээн урлагийн дараагийн тэмцээн урлагийн зорилт гэвэл шүү. Тэрвэл дараа жил дэлхийн аваргад амжилттай оролцох юм шиг байсан. Металлынхаа өнгийг хувирахгүйгээр л оролцох тийм л зорилттой байдаг. Чиний хувьд? Миний хувьд тэгээд өөрийнхөө амжилтыг ахиулна л гэж бодсон. Тэгээд саяхан нэг мастер зэрэг авсан. Одоо тэрийг ахиулна да. Одоо тэгэхээр энэ спортын жишээлбэл мастерын цол зэрэг боловсрол ирээ яаж хангадаг? Ямар одоо тийм шалгуур байдаг вэ? За, дид мастер спортын мастерын зэрэгүүд энэ улсын цол зэрэг штэ. Энийг бол одоо манай энэ соёл спорт аялал жуулчлалын яамнаас өгч байгаа. Энийг бол бид нар өөрийн оронд болж байгаа улсын авраг хотын аврагаас одоо эхний байрнууд эзлэн тамирчид бол одоо норматива биелүүлсэн тохиолдолд байна. Олон улсын хэмжээний мастер цолыг бол одоо Ази ТV авраг, дэлхийн авраг, Ази ТV аврагт эхний 3 байрт орсон тамирчинд болгоно. Дэлхийн аврагт бол эхний 5 байрт эзлэн тамирчинд бол олон улсын хэмжээний мастер цолыг олгодог байгаа. Тэгэхээр сая одоо 8 медаль хүртлээ. Багийн дүнгээр, хувийн дүнгээр амжилттай орсон. Манай тамирчид хэдэн тамирчид олон улсын хэмжээний мастер цолны болцол хангасан байна. За энэ Мөнх Эрдэнэгээд спортын мастер алтан медаль авсан байгаа. Одоо М21 буюу насан туршидын насны ангид оролцсон. Мөн Ц Мөнх Баяр гээд хоёр залуу маань алтан мөнгөн медалийг авсан байгаа. Тэр хоёр олон улсын хэмжээний мастер цолны болцол хангасан байгаа. Энэ хоёр тамирчид энэ маань болохоор жуниор буюу одоо залуучуудын насны ангид оролцсон хүүхэн маань болохоор спортын мастерын болцол хангасан байгаа. Энэ уг нь бол юу л да олон улсын хэмжээний мастер болгох нь өгөх ёстой. Бид нар гэхдээ манай спортын төрөлд бол бас цол алгасдаггүй болохоор энэ бол спортын мастер цолыг авах хаа гэж бодож байна. Тэгэхээр тамирчдад одоо өөрийн одоо оронд бэлтгэл сургалт гэдэг. Дээрээс нь одоо нас буюу одоо нас насны онцлогт харсан бэлтгэл сургалтыг гэдэг эсвэл жиг төвчний бэлтгэлийг хийж явдаг уу? Ер нь бол насны ангил ер нь бол хүн болгон бараг тааруулсан бэлтгэл цугларалтандаа бол энэ хүмүүс зориулж өөрсөнд нь бол тохируулж хийлгдэг л дээ. Тэгэхээр Азийн аврагад оролцохын үеэр хэд хоногийн бэлтгэл сургалтыг бас мэдээж томоохон тэмцээн учраас зорилтос тавьж орсон баг. Тэгсэн бид нар 21 хоног тэг сар гарan бэлтгэл хийж орсон. Тэгэхээр чиний хувьд яг үеийнхээ тамирч залуучуудын насны ангилд оролцсон. Яг хаанхын тамирчид нь хамгийн өрсөлдөөнтэй мөн тамирчдаас одоо тэр харилцан туршлага солилцдог шүү дээ. Тэгэхээр авууштай зүйл юу байсан бэ? Тэрүү яг одоо нөгөө Аз аврагт нас орж байгаа хэрэг. Тэгээд тэрүүгээс чинь бас нөгөө газар нутгийн сайн мэдгүй. Тэгээд тэр хүмүүстэй танилцаад тэгээд ер нь бол хэцүүсэн. Тэгээд цагаагаар нөхцөл байдлын хувьд ер нь хэр ялгаатай вэ? Сарцангуугааг яхаа чиглэг гэдгээр хүмүүс арай ялгаатай. Тэгэхээр тамирчдын амжилт гаргахад ер нь хэр нөлөөлсөн бэ энэ тал дээр? Цагаарын хувьд бол гайгүй тэр ер нь тэр хогжин хотын тэр Вивалди парк гэдэг газар бид нэр эцсэн байсан. Тэнд бол цагаагаар хувьд бол Монголда яг маш төстэй уур амьсгалтайсэн. Тэгэхээр тэр бол нэг нөлөөлөөгүй. Яг тамирчид бол энэ чинь газрын зураг дээр ажил чиглэл олдог. Тэгэхээр одоо газрын зураг дээр өөрийнхөө хаана яваг тэмдэглэдэг тий. Тэр утгаараа бол газрын зураг дээр ажиллах дээр л жоохон одоо хүний нутагт арай өөр байсан баг. Тэгэхээр цаашид одоо яг багийн дүнгээр ер нь манай энэ оролцохын өмнө яг ямар зорилт тавьж ирсэн бэ? Ер нь нэг тийм амжилт үзүүлнэ гэсэн зорилт байсан баг л та. Ер нь урд урдын Аз ТV авраг шалгуулах тэмцээнээс манай Монгол тамирчид нэлээд сайн оролцож медаль авдаг байсан. Тэгэхээр бид бас боломжийн хаягаар бас медальд хүрнэ л гэж бодож байна. Тэгэхээр Азийн аврагт үнэхээр бас өндөр амжилт үзүүлээ. Дээрээс нь дэлхийн аврагт одоо хэзээ оролцсон? Дэлхийн авраг бол 2008 онд одоо хамгийн сүүлд оролцсон гэдээ бас ярьжсэн л та. 2008 онд бид нар бас сая Солонгос улсад болсон л та. Тэгээд тэнд болохоор 54 орны за 580 тамирчид оролцож байсан. Одоо эх жил 2014 онд Казахстанд одоо дэлхийн авраг болох хэрэгтэй байгаа. Тэр нь бид нараас оролцож боломжийн хаягаар бол өндөр амжилт үзүүлэхийн төлөө ажиллана гэж бодож байгаа. Тэгэхээр энэхүү спорт одоо тамирчид яг шинээр сурж байгаа хүмүүс яг энэхүү спортын бас онцлог нь юу вэ? Дээрээс нь юуг анхаарах хэрэгтэй вэ? Анхлын хичээлэх хэрэгтэй үү? Одоо хичээллийг гэвэл. За энэ спорт маань бол юу ер нь бол бие болон оюуны тийм спорт. Бас бие бэлдэр байгальтайгаа харьцдаг, байгаль орчинтойгоо харьцдаг бас энэ бол аль аль талаасаа бол хүнд бол ашигтай. Дээр нь бас
хүмүүс тамирчин хүн гэдэг утгаараа бүх хүмүүс үлдээ тэгцвэр төвчээр бүх юмыг өөртөө суулгаж өгнө. Анхаарах юм гэх юм бол 11-ээс дээш насны хүүхдүүдтэй эрэгтэй эмэгтэй хүүхдүүд хичээлж болно. Тэрнээс гадна насанд хүрэгчид энэ спорт маань насны ангилалтай 40 хүрсэн хүн гэхэд M40 юу одоо тэрнээс дээш насны англи M40, M50, 60 гэх юм бол тэр насны хүмүүс бас уралдаж болдог. Хэдийд сураад энэ спортоор хичээлж болох нэ тэ өөрийн хобби маягаарч сонирхогчийн журмаарч тэр энэ спортоор хичээлж болно. Тэгэхээр бэлтгэл сургуульд хэдийгээ түрүүнд ярьж байна. Тэгэхээр одоо яг жилийн 4 удирлыг бэлтгэл хийх боломжтой вэ? Тэр суурь баас нэр хэрэг байдаг. За яг жилийн 4 удиралд бол бид нар гадаа гүдэгтэй уулахадтай газрын зураг дээр ашиглаж гүйх хэрэгтэй байдаг. Зундаа болгоолтой ер нь бол тэмцээн уралдаан болоод тэгэхээр хавртаа өвөлдөө бол бие өвчний бэлтгэлээ гэл хавраас эхэлж ер нь ерөнхий жинхэнэ бэлтгэл маань гадаа хийх бэлтгэл маань эхэлдэг. Өвөлдөө бол заалны бэлтгэл хийдэг. За тэгэхээр одоо нисэх хонсны бодлоос Бунгот одоо шууд манай студид хүрэлцээр урилгыг хүлээж авсан та бүхэнд баярлалаа. Одоо тэгээд дараагийн тэмцээн уралдаанд мөн амжилт хүсье. За баярлалаа. Сүүлчтэй үргэлжлүүлэн спортын мэдээлэл одоо та бүхэнд хүргэж байна. 2013 оны Аз твийн аврах шалруулах тэмцээнд Монгол, Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах Хятад улс, Япон, Америк нэгдсэн улс, Орос улбаноос зэрэг 7 орны 150 гаруй тамирчид өрсөлдсөн байна. Үүнээс манай орны баг тамирчдын хувьд радио долгионы чиглэл болох буюу үнэг агнах төрөлд баг болон хувийн төрөлд тус бүр 1 алт 2 мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл тус тэмцээний радио пеленгас буюу чиглэл болох тэмцээнээс 1 алт 2 мөнгөн медаль хүртсэн 144 МГц-ийн үйлзэл дээр явагдсан тэмцээнд М21 ангилд олон улсын хэмжээний мастер мөнх Эрдэнэт, спортын мастер мөнх 2 мөнгө, М19 ангилд дэд мастер Лхаас өрн мөнгөн медаль хүртсэн байна. Иймээс Монголын баг тамирчид нийт 8 медалийг гардсан өндөр амжилтыг үзүүлээд ирж байгаа юм а. За би 144 МГц-ийн төрөл 3.5 төрөл 2 оролцсон. Тэгээ 144 МГц-ийн төрөлд болохоор алтан медаль авсан хуваараа багаараа бас алт авсан. 3.5 МГц-ийн төрөлд бас багаараа хүрээлэн медаль авсан. Дараагийн тэмцээн уралдааны зорилт юу вэ? Ямар тэмцээн зорж байна? Одоо дэлхийн аврагт сайн бэлтэж хагаад амжилттай орно гэж зорилго тавьж байна. Хэлийн техник 151-р ангид хөгжимчин хийдэг. Тэгээд спортын мастер талтай. Сая ингээд олон улсын хэмжээний мастерын болцол хангасан. Чиний хувьд яг ямар төрөлд оролцсон бас авраг алтан медаль авлаа? Миний хувьд бол би 3.5 МГц ороод алтан медаль авсан байна. Багаар. Энэ спортоор яг 2 дахь жилдээ л хичээлж байна. Спортын онцлогийн талаас юу? Манай спорт одоо эрүүл мэндэд их ээлтэй спорт байгаа. Тэгээд бүх насныхан зориулсан нараа их онцлогтой байгаа л да. Жишээлбэл одоо 25-30 настай гэл хасагдчихгүй 30-40 хүрчлээг л одоо энэ спорт зодог тайлна гэх юм байхгүй. М40, М50, М60, М70 гэх бүр 70 настай хүн хүртэл оролцдогоор их онцлогтой байгаа. Радио сонирхогчийн чиглэл болох буюу радио пеленгас Бартаатай оймоттой газар нуусан нэвтрүүлэгчийг газрын зураг луужийн ашиглан олж уралдаг радио спортын төрөл юм а. Европ, Аз, Америк төв орнууд өндөр өргөн хөгжсөн спортын төрөл энэ жилийн тэмцээнд Бүгд найрамдах Хятад улс болон Японы баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон байна. Манай баг тамирчдын хувьд өөрийн оронд 20 гаруй хоногийн хугацаанд бэлтгэл сургуульд хийсэн учраас ерөнхийдөө бэлтгэлийн тал дээр дутах зүйл байхыг онцолж байсан юм. Харин энд анхаарах ёстой нэг зүйл байсан нь бэлтгэл дээр газрын зураг дээр сайн ажиллах хэрэгтэйг хэлж байсан юм а. Би энэ спортоор одоо 3-4 дахь жилдээ оролцож байна. Тэгээд 144 МГц 3.5 гэсэн 2 МГц гээд хоёр төрлөөр оролцсон. Тэгээд 144 МГц-ийн төрөлд нь багаараа мөнгөн медаль 3.5 МГц-ийн төрөлд нь багаараа хүрээлэн медаль авсан байгаа. Тэр төрлүүд нь одоо барьж авдаг тийм станц хүлээн авахчаасаа шалтгаалдаг. Тэгээд тэрнээсээ шалтгаалж одоо төрөл нь хуваагддаг. Би хоёр төрлөөр хоёулангаар нь оролцсон. Тэгээд 144 МГц 2 дугаар байранд багаараа алтан медаль, 3.5 МГц-ийн төрөлд багаараа хүрэл медаль авсан. Ижлийн тэмцээнд хаанхын тамирчид хамгийн өвчтөөр өрсөлдөж шүү дээ. Хятадын тамирчид өрсөлдөж. Одоо нэгдүгээр бол алт авсан мөнгө авсан төрөл дээр алтан медаль хэрэг орох юм байна. Нилээ ойрхон байсан. Жоохон л бэлтгэл татсан. Манай улсад радио спортын анх 1958 он тухайн зөвлөлт холбоот улсын нөлөөгөөр орж ирсэн гэдэг энэ жил Монголын радио спортын холбоо үүсч байгуулагдсны 55 жилийн ой тохиож байгаа юм а. Тэмцээний дөрмийн хувьд 5-8 км-ийн зайд нууцлагдсан 5 станцыг олж илрүүлэх, харин дэлхийн аваргууд үүнээс хол зай буюу 12 км-д гүйгчд гараас гарч байгаа олон барианд ордог байна. Спортын цол зэргийн боловсролын тухайд улсын аврах шалруулах тэмцээн хотын аврагт тодорхой заасан норм биелүүлсэн тохиолдолд спортын дэд мастер, спортын мастерын боловсролыг хангадаг журамтай. Харин олон улсын хэмжээний мастерыг Азийн аврах шалруулах тэмцээнд эхний 3 байр шалгарах эсвэл дэлхийн аврагын эхний 5 байрт орсон тохиолдолд хүртдэг.
Энэ жилийн Азийн аваргаас манай 3 тамирчин олон улсын хэмжээний мастер, 1 тамирчин спортын мастерын болцоод биелүүлсэн байна. Монголын баг тамирчдын дараагийн зорилт тавьж байгаа хамгийн томоохон тэмцээн бол иргэшил зохион байгуулагдах дэлхийн аваргын шалгаруулах тэмцээн хүлээж байгаамаа.